Аяа what up brother. Өнөөдөр бол 2026 оны 3 сарын 5-ны өдөр. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 3 сарын эхний 7 хоногийг Улаанбаатар хотод байгаа бүх музей үн төлбөргүй болсон байгаа. Энийг далимдуулж сайхан Монголын уран зургийн галерейг үзсэн. Чингисийн музейг өнөөдөр үзье гэж бодчихсон. Гэхдээ өнөөдөр үзэхээ болоод Монгол цэргийн музейг үзэхээр шийдсэн байгаа. Тэгээд би ганцаараа үзэхгүй багын найз мөнгөслээд аваад үзэн мөнгөслөө болохоор Улаанбаатар хотод өдөг тэг 13 дугаар ангид аль хаажсан. Тэгээд би болохоор Монгол улсын баруун хязгаар Увсын баруун турган сумд байдаг. Тэг 311 дөрөв ингээд аль хаажсан юм аа. Тэгээд дахиад нэг хүн хамт үзэн. Тэр нь болохоор надад хамт аль хаажсан. Манай онжоо Барсаа гэж залуутай хамт үзэн. Маасаа найз. Хүслээ Барсаа хоёр болохоор нэгнийгээ танихгүй. Би танилцуулах гэж байгаа. Нэ даасаа өнөөдрийн бичлэгний ер нь гол юм угаасаа цэргийн музей байх болно. Би 10 жилийн өмнө жоохон бахтай цэргийн музейг нэг удаа үзчихсэн. Гэхдээ одоо цэрэгт яваад ирсэн. Одоо үзвэл бас шал өөр харах болов гэж бодож байна. Let's see what will happen, bro. Тэгээ хүслэлтэй уулзах гээд талбар явж байгаа хоорондоо би та нарт цэрэгт яаж явсан түүхээ ярих гэж бодлоо л да. Энийг ярихын тулд хамгийн эхлээд бүр өвөөгөөсөө эхлэх хэрэгтэй. Манай өвөө болохоор хилийн цэргийн хурандаа цолтой хүн байсан бохоггүй. Аим том хүн. Хурандаа гэдэг бол аим. Тэгин гутал манай аав болохоор цэргийн сургуулийг бас төгссөн офицер хүн байдаг. Гэхдээ 4 жил сураад офицер болсныхаа дараа би за цэргийн амьдралаар явахгүй юм байна гэдэг ч юм уу. Эсвэл өөр юм хийх хүсэл нь билүү өгөхөөсөн болохоор шууд үргэлжлүүлээд киноны сургууль сураад найруулагчаар төгсчихсөн. Тэгээд манай яг миний дээдлийн хоёр үе гэсэн аав өвөө хоёр цэргийн амьдралтай ингээд салшгүй холбоотой хүмүүс болж таарж байгаа байхгүй. Би болохоор 10 жил мэл тахтай өстө цэрэгт явахгүй. Тийч чи залуучууд яваад төхөөдөө. Тэнгуудлаа хайр 1 жил мэлгээл айгүй цэрэгт явах амар дургүй байсан. Тэгээд тэнгуудлаа 10 жилээ төгсөөл их сургууль сураад 2 жил сурсныхаа дараа би одоо үлдсэн насаараа энэ мэргэжлийг хийхгүй юм байна гэдэг бодлоод орж ирэл. Тэгэл амар олон ажлууд хийсэн байхгүй. Өмнө үзегийн минь зар ухаал тэгэл янз бүрийн ажлууд хийгээл. Тэгэл одоо эргээ харахаар бараг 30-40 өөр ажил хийж үзсэн байгаа. Тэгээд яг борн аут болсон байхгүй яг. Ингээ би яг юу хийгээд байгаа юм те. Тэгэн гуудлаа за би амьдралаас 1 жил пауз авъя гээл цэрэгт яваал. Цэрэгт тэгээд 1 жил шүн болгон бодсон. Би цаашаа юу хийж амьдрах уу гэдэг. Яара. Чингисийн музей амар очихтай нэ. Цэрэгт шүн болгон бодсныхоо эцэст бол ямар хүн болохоо ойлгосон. Одоо тэгээд хичээж л юм да. Та нарт үзүүлнэ. Энэ байшин 56 давхар болох гэсэн. Амар уу. Яа, хэр жаа хардаа. Нөө алдарт мөнгө хөслөж чи гээ дөрөөрөө задарч штэ. What's good? What's good, yo? Ай. Баримжил нагших. Нэ. Та хоёр өмнө уулзчихлоо. Дээр тэнцээ нэг малдартаа уулзах байжсэн чи харжсэн санагдахгүй лөө. Энэ дэлхийн 3 дугаар дайн болчих гээд байгаа болохоор нь цэргийн музей үзье гэж бодсон юм аашаа. Okay, welcome. Тийш манай ч морил мэднэ ш. Би ч холбооны гэж тийм. Мотор нь орчмоор. Энийг одоо яаж ажиллуулдаг байсан болоо тэгж сумаа ишээ гэл. Пат гээл буудангуудаа. За мөдөр орох уу.
А? Йоо. Музейд өнгөрсөн шөнө. Одоо энийг асаага шээ. Музейд өнгөрсөн шөнө шиг цэргийн музей амьлал юу болох гэдэг нь гэж. Ихээс юм байна. Зато Хандаа хай. Жохоо. Сүдэрч. За. Ой яах вэ? Татлар. Тэгч. Ой. одоо ийм мотоцикл босгоод гадуур унаа явж болно шүү дээ. Шах хажуудаа юутай те. Тэгж нэг амар тоопх бай. 100. Амар планет тав. Амжилттай бас. 80 гэж аа. Тийм. Саяны зэргүүд 80. Огоо яа. Агарын цэргийн анги ингээд дор. Яа, офицер цум гэдэг шүү дээ. Офицер цум. Хүн батмаагийн зүгийг. Тэглүү. Тийш тань. Яг зөвхөн Энэ пальто бол бас мээр цуцаан пальто шүү дээ. Одоо яг энэ пальто байдаг юм бэ гэж хэвчээ. байгаад хоо. Байдаг л хальттай. Олж авнаа. Йоо. Чиг фэшн гэлээс тийм лээ. Ирүүгээ дэш энэ дээр жоох ингэж дэш. За цэргийн музей үзчих гараад ирлээ гэж. Сэтгэлээ хэлнэ. Аа. Варсаг сэтгэлээ заасан гэж. Монголын арай л жоохон л Бас тийм ээ. музей үзэгүүлдэг гэхдээ. Гэтэ би нэг 10 жилдээ үзчихсэнээс шал өөр болсон юм шиг л санагдаад байна. Би тэгтээ сайн санахгүй. Тайлбарлуулбал их гоё юм байна. Сүүлд нэг тайлбарлуулсан ч гоё юм те. Тэр юм гэсэн. Тайлбарлахгүй тэгэхээр бодлоо л. Музей болохоор бас нэг хамаагүй зураг дарж бичлэг хийж болохгүй. Дээрээс нь цэргийн музей болохоор бүр болохгүй л дээ. Тэгээд нэг их бичлэг хийж чадсангүй. Өөртөө ирж үзчих хамгийн гол нь. Би зүгээр яг хоо рекламын л хийлээ гэж авсан. Орж үзээрээ. Ирж үзээрэй дээр тэгтээ яг бас Байгаад ирнэ гэсэн. бүх түүх мөнх бол бүгд л байд юм те яг зэрэг. Оржин гол гэж.